Сайн байцгаана уу? Grace Media төлөвлөж байна. Өнөөдөр бүгдээрээ дэлхийг арай бурхан бүтээсэн биш үстэй гэсэн сэдвээр ярилцгаулна. Юун түрүүнд хамтдаа орчлон ертөнц хаанаас үүссэн бэ гэсэн 5 чухал таамгийн талаар, 5 хамгийн магадлал өндөртэй таамгийн талаар ярилцъя. Эдгээр 5 таамаг нь мэдээж шинжлэх ухаанаар бүрэн дүүрэн батлагдаж яг ингэсэн гэж тодорхойлоогүй. Гэхдээ ер нь бол эрдэмтдийн дунд хамгийн байж болох үс магадлал өндөртэй таамгууд гэж тооцогдсон юм байна. Нэгдүгürt нь их тесрэлтийн онол. Big Bang гэж хэлдэг. За тэгэхээр ер нь их тесрэлтийн онолыг тайлбарлахын тулд аимшигтай дэлбэрэлт болсон гэхээс илүүтэй тэлэлт үүсч эхэлсэн гэж тайлбарлалт юм. Би бас энийг буруугаар ойлгож ирсэн байлаа. Тэгэхээр энийг яаж тайлбарлах вэ гэх юм бол нэг шаарн дээр нэг 3 цэг тавиад тэгээд шаараа үлээн. Шаараа үлээх юм бол шаарны эзэлхүүн тэлэх тусам тухайн цэгнүүдийн хоорондын зай холтно, тийм үү? Яг тэр шиг өнөөдрийн орчлон ертөнц одод хоорондоо холтсоор байгаа юм байна. Баг багаар тэлсээр байгаа гэсэн үг. Энэ тэлэлтийн учир шалтгаан буюу энэ тэлэлтийн эхлэлийг нь юу гэж үздэг вэ гэвэл Big Bang гэж үздэг. Өөрөөр бол цаг хугацаа хэрвээ ухраах юм бол энэ одууд буцаагаад ойртно гэсэн үг. Ойртсорогод нэг нь нягт нэг цэг дээр очоод тэндээс яг тэр нөгөө тесрэлтээр дамжуулан тэлж эхэлсэн эхлэл байгаа гэж үздэг юм байна. Тэр мэдээж их тесрэлт хизээ болсон бэ? Их тесрэлтээс өмнө юу байсан бэ гэх юм бол эрдэмтдийн нэг хачирхалтай таамаг нь их тесрэлт өөрөө цаг хугацаанаас ангид байсан буюу их тесрэлтээс өмнө дараа гэж байх боломжгүй. Яг тэгэхээр тесрэлтээс эхлээд цаг хугацаа тоологдож эхэлсэн гэж бас зарим нь таамаглалт юм байна. Энэ нь хойд туйлаас хоошоо юу байдсан бол гэсэн асуулт. Эсвэл энэ төгжрлийн урд нь хэн яваад байгаа юм бэ? Яваад өгөөч гэдэгтэй их адилхан сонсогддог. Хэрвээ цаг хугацаа байхгүй бол өмнө гэдэг ойлголт байхгүй. За тэгэхээр ямар ч үс их тесрэлт гэсэн ойлголт байна. Хоёрдугаарт нь инфляц гэсэн ойлголт. Инфляц гэдэг нь их тесрэлтийнхаа нэг дутууг нь нөхөж дундуурыг нь дүүргэж байгаа юм шиг арай боловсронгуй байдлаар гаргасан нэг онол юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол их тесрэлтийн дараа яг тэр тэлэлтийн хурд нь маш хурдцтай өндөр хурдаар тэлж агаад ертөнц тогтоод эхлэх үед энэ хурд нь саарад яг тодорхой төвшөнд очисон гэж үздэг юм байна. Энэ нь өөрөө яг цаг хугацааны хувьд арай нэг уян хатан, хурдны хувьд арай уян хатан байдгаараа их тесрэлтийн онолыг бодох юм бол нэг арай боловсронгуй дараагийн хөлбөр гэж тооцогддог тийм нэг онол байна. Нөгөөх нь болохоор ертөнц бол квант хэлбэлцлээс үүссэн гэж үздэг. Квант хэлбэлцлийн орон зай дотор тэнд матери бий болоод тэгээд баг багаар ертөнц үүссээр хагаад манай дэлхий одод гариг ирэхс бүгд үүссэн гэж үздэг. Юу ч гүгээс үүссэн. Энэ дээр яг зарим маргагчид хэлдэм байна л да. Квант хэлбэлцэл гэдэг нь өөрөө ямар нэг юм штэ. Тэр квант хэлбэлцэл бол одоо өөрөө квант орон зай гэсэн юм байна гэж үзэж байгаа. Нэгэсэндээ юу ч байхгүй тоос шорооноос үүссэн гэх юм бол тоос шороо гэдэг чинь өөрөө юм бидтэй гэж байгаатай адилхан гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар юм хэлбэлцлэр дамжуулаад ертөнц бий болсон гэж үздэг. Энэ онол нь бас нэг зүйлтэй санал нийлдэг нь энэ нь эхлэлтэй буюу ертөнц эхлэлтэй гэдэгтэй санал нийлдэг юм байна. Дөрөвдүгээрх нь болохоор мультиверс гэдэг онол. Зэрэгцээ ертөнц гэсэн онол те. Marvel-ийн кинон дээрээс бид нар үздэг мультиверс буюу зэрэгцээ ертөнцид яг адилхан юм ертөнц байвал яах вэ энэ гэж. За энийг бол гэхдээ яг тийм байдлаар биш. Ер нь бол энэ одод тэр гариг ирэхс галакси болгон дээр амьдрал байгаа гэж үздэг. За тэгээд тэр амьдралууд дунд хамгийн боловсронгуй болж тогтсон магадлалаар хамгийн гоёор бий болцсон те яг юм зөв тогтол сайтай тогтсон манай дэлхий буюу бидний амьдрал гэж үзэх энэ онол юм байна. Тэгээ ийм байдлаар ер нь бол бид нар юм тохиолдлоор сайхан ингээд юм бий болцсон. Гэхдээ яг хоо тэнд ингээ фейлдсэн, тогтолцоон таараагүй, сүрсэн эсвэл юм ёс суртахууны хэм хэмжээ байхгүй ч юм уу зүгээр юм амтналаг шинжтэй өчнөө олон гариг ирэхээс байгаа гэж үздэг юм байна. За 5 дугаарх нь болохоор ерөөсөө мөнхийн ертөнц гэдэг ойлголт. ертөнц угаасаа л байсан, анхнаасаа л байсан, мөнх байсан. Бид нар л саяхан төрсөн болохоор энийг ертөнц бол эхлэлтэй гэж үзээд байгаа гэсэн нэг юм ойлголт байна. Гэхдээ энэ 5 дугаар онол нь ер нь бол одоо шинжлэх ухаан дээр бүрэн унаад энэ бол ямар ч боломжгүй гэж үзсэн юм байна. Яг гэвэл хэрвээ ертөнцийг эхлэлгүй гэж үзэх юм бол одоогийн тэр нөгөө тэлэлтийн их тесрэлтийн улмаас тэлж байгаа гэж үзэж байгаа тэр тэлэлт өөрөө явагдах боломжгүй болно. Яг гэх юм бол энэ тэлэлт хэрвээ цаг хугацааг ухраах юм бол ямар нэг цэг дээр очиж л таараа. Анханасаа ийм байсан бол мөнхөд тэлнэ гэж байхгүй. Дээрээс нь энерги ойлголт. Жишээ нь бид нар альва зүйлийг шатаахад тэр шаталтыг өгж байгаа нэг тийм зүйл байгаа. Тэгээд тэр шаталтаас энерги гарч байгаа. Яг тэрэн шиг одод гариг, нар бүгд энерги гаргаж байгаа. Нэгэсэндээ наран дээр ямар нэг зүйл шатж байгаа учраас нар дулаан ялгаруулж байгаа гэсэн үг. Тэгээд тэр дулаанаар нь бид нар дулаацж байгаа. Ямар нэг зүйл шатж ийн гэдэг нь тэр нэг зүйл шатаад дуусна гэсэн үг. Энэ зүйлд эхлэл байсан байна. Энэ зүйл бас дуусна. Магадгүй удаан байж болно. Гэхдээ ямар ч байсан дуусна. Эхлэл төгсгөлтэй. Хэрвээ ертөнц мөнхийн гэж үзэх юм бол энэ наранд ч бас эхлэл төгсгөл байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр мөнхийн энерги гэдэг ойлголт физикийн хувьд одоогоор байхгүй байна. Дээрээс нь яг энерги дуусах учраас тэр тэлэлтийн улмаас
одоогийн нөхцөл байдал шинжлэх ухааны үүднээс энэ онол бол ямар ч боломжгүй гэж үздэг. За тэгвэл сая бид нар дэлхийн ертөнц хэрхэн бүтээгдсэн бэ гэдэг талаар шинжлэх ухааны таамагуудын талаар ярилцлаа. Хамгийн түгээмэл таамагуд. Гэтэл энэ дунд яагаад дэлхийн ертөнцийг бурхан бүтээсэн гэсэн таамаг гарч ирэхгүй байна? Уул нь бол Библиэлд эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэд бичсэн байдаг үстэй. Энэ нь яг тэр хүмүүсийн энэ таамагуд дунд ингээд зөнхлөөд явж явах хэрэгтэй биш үү гэж. Тэгэхээр яагаад байхгүй байгаа вэ гэх юм бол шинжлэх ухаан буюу бидний саяны таамаг хэрхэн бүтээгдсэн бэ гэдэгт хариулж байгаа. Харин Библийн эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэдэг нь хэн бүтээсэн бэ гэдэгт хариулж байгаа гэсэн үг. Хэн хийсэн бэ, хэрхэн хийсэн бэ гэдэг бол хоёр өөр асуулт. Энэ хоёр нь ямар ч ялгаатай байсан хоорондоо зөрчилдөхгүй гэсэн үг. Эрдэмтдийн хэлж байгаагаар бол саяны 5 дугаар онол буюу ертөнцид ямар ч эхлэл байхгүй гэсэн тохиолдолд энэ нь Библиэд ирэхдээ эхэнд гэсэн үгтэй зөрчилдөнө гэж үздэг. Гэтэл тэр онол нь хэрвээ шинжлэх ухааны үүднээс ямар ч боломжгүй гэж үзсэн бол бусад дөрвөн онол нь бүгдээрээ ертөнц эхлэлтэй гэж үзэж байгаа бол энэ нь Библиэлд гарч байгаа тэр бурхан бүтээсэн гэдэгтээ зөрчилдөд байгаа хэлбэр биш юм а гэж эрдэмтэд үздэг гэсэн үг. Тэгэхээр огт өөр хоёр асуулт. Энийг би айгуугаа энгийн жишээгээр тайлбарлая л да. Жишээ нь энэ бол миний Casio-гийн G-Shock G200 гэдэг цаг. За тэгэхээр энэ цаг бол 200 м усны хамгаалалттай. Тэгээд ийм гоё сайжруулсан шилтэй. Шил нь ерөөсөө ингээд яасан зурагддгүү их гоё. Дээрээс нь оосор. За оосор нь бол яг би сольсон те. Иймэрхүү цаг байгаа. Энэ цаг хэрхэн хийгдсэн тухай ярих юм бол дотор механизм нь лабораторид хийгдээд. За тэгээд кварц чип, цаг тооцоолох систем энэ төр суулгаад мэдрэгчүүд суйрлуулад лабораторид хийгдсэн. За тэгээд цахиур хайлуулж тэндээс шил гаргаж аваад шилээ дахин халааж хөргөж шилнийхаа нягтыг сайжруулад бий болгосон. Тэгээд полиуретан гэж бодис хайлуулад тэрэн дээр биорезин болон карбон холц нэмээд оосрыг нь бий болгосон гэсэн үг. За тэгээд энэ яг цаг бий боллоо. Гэхдээ энэ цагийг хэн хийсэн бэ гэх юм бол Casio брэнд. Яагаад хийсэн бэ гэх юм бол хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхийн тулд хийсэн гэж үзье л да. Casio брэнд энэ цагийг хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхийн тулд хийсэн гэдэг нь энэ цагны шилийг лабораторид халааж хөргөж цахиур хайлуулсан гэдгийг үгүйсгэхгүй гэсэн үг. Энэ хоёр ерөөсөө зөрчилдөхгүй. Яг гэвэл хоёр өөр асуулт, хоёр өөр төвшөнд хариулагдж байгаа. Яг үүнтэй адилхан бурхан ертөнцийг бүтээсэн болон ертөнц их тесрэлтийн улмаас үүссэн, их тесрэлт ингээд цаг хугацааны юутай, дараалалтай, эсвэл квант орон зайнаас үүссэн, эсвэл инфляц гэсэн онол гэдг нь ерөөсөө үүнтэй зөрчилдөхгүй гэсэн үг. Библи бол ертөнцийг хэн бүтээсэн бэ? Бас яагаад бүтээсэн бэ гэдэгт хариулдаг. Тэгэхээр хэн ертөнцийг бүтээсэн бэ гэдэг дээр Христ итгэгчид бурхан бүтээсэн гэсэн онолыг баримталдаг гэсэн үг. За тэгвэл бурхан ер нь ертөнцийг бүтээсэн гэсэн баримт нотлохоо байна уу гэдэг дээр бас нэг сонсож болох үз баримтууд байна. За хамгийн нэгдүгээрт нь ертөнц эхлэлтэй. Ертөнц эхлэлтэй гэдэг нь бурхан ертөнцийг бүтээсэн энийг баталгаа болдог гэж эрдэмтэд үздэг юм байна. Яагаад? Яг вэ гэх юм бол дэлхий дээр байгаа бүхэл зүйлс цаг хугацааны хувьд гунддаг, мууддаг, эсвэл сайжирдаг, цаг хугацааны өөрчлөлттэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол цаг хугацааг хэрвээ ухраах юм бол тэд нэр өөрчлөгцөөр анхны хэлбэртээ очно гэж үздэг. Энэ нь ертөнцид эхлэл байгаа гэдгийг тодтогдог. За саяны бидний ярьсан их тесрэлтийн онол өөрөө ертөнц эхлэлтэй цаг хугацааны зарчмаар явах юм бол буцаад нэг цэг дээр очно гэж үздэг. За тэгээд та бас өдрөөс өдөрт хөгшөрж байна. Энэ нь та залуу байсан гэдгийг нэг баталгаа. Хэрвээ цаг хугацааг ухраах юм бол та залууч нь бас залуузсараад бүр их хөвлөдөө очоод тэгээд танаас өмнөх цаг үе болоод эхлэх юм бол та бүр байхгүй болно гэдгийг нэг баталгаа болно гэсэн үг. Философи үүднээс философчид үүн дээр юу гэж ярьдаг вэ гэх юм бол хэрвээ дэлхий эхлэлтэй гэж үзэхэл юм бол тэнд бас шалтгаан байгаа гэж үзнэ. Яг тэгэхээр эхлэлтэй болгонд шалтгаан байгаа буюу яагаад гэсэн асуулт асуугддаг юм а гэсэн нэг тийм ойлголт байна. Тэгэхээр ертөнц эхлэлтэй гэдэг нь ертөнцийг бурхан бүтээсэн байх ёстой. Энэ ертөнцид бүтээгч байх ёстой. Тэр эхлэлийг бий болгосон нэг юм байх ёстой гэсэн таамгийг бий болгодог гэсэн үг. Хоёрдугаарт нь байгалийн хууль. Байгаль бүгд хуультай. Өглөө болгон нар манддаг, орой болгон нар жаргадаг, намар навчил сунаж хавар цэцэг дэлбэлдэг. Тэ бидний амьдарч байгаа ертөнц гайхалтай байдаг. Зарим газар дөрвөн үйлрэлтэй, зарим газар хоёр үйлрэлтэй гэх мэтчлэн янз бүрээр бид нар амьдардаг. За тэгээ бидний амьдрал ерөөсөө энэ дэлхийн ертөнц амьтдын систем бүгдээрээ л яг нэг системийг дагаж нэг хуулинд захирагдж байгаа гэдгийг бид нар хардаг. Энэ хуулиас аливаа зүйл өөрчлөгддөггүй, заримдаа нэг юм системээс алдагдах тэр зүйлийг бид нар бас гайхдаг. Энэ яхаараа энд явж идэг үлээ гэдэг ч юм уу те. Гэх мэтчлээ. Энэ бүхэн байгалийн хуулинд захирагддаг. Энд хууль байна гэдг нь юу гэдэг вэ гэх юм бол бас философи үүднээс энэ хуулийг тогтоогч нь байна гэсэн үг. Хэн системийг нь зурж өгөв? Хэн тэнд амьтдын алхах газрыг нь чиглүүлж өгөв? Хэн өглөө болгон нарыг мандуулад? Яг зарим өглөө нар мандахгүй
байж болохгүй байгаа юм бол ягаад зарим өвөл 6 сар үргэлжилж зарим 102 жил болж болохгүй гэж. Ягаад зүгээр шувууд гинтл нэг улсад очиод бөөндөө байчих болохгүй байгаа. Тэгэхээр энэ системүүд энэ дэлхий дээр ажиллаж байгаа бүх систем өөрөө хууль тавиагаад байна. Хэрвээ хууль тавиагаа бол энэ бүхний цаана оюун ухаан байна гэж үзэж байгаа. Оюун ухаан байгаа учраас тэр оюун ухаан хэн бэ буюу хүмүүсийн таамгаар бол тэр оюун ухаан нь бүтээгч юм байна. Библиэлд бичснээр бол тэр оюун ухаан нь бурхан юм байна гэж үздэг. Энэ талаар атеизм буюу бурхангүй үзлийн гол төлөөлөгч байж байгаад хожим нь Есүс Христэд итгэсэн эрдэмтэн Антон Флю гэж эрдэмтэн хэлэхдээ энэ дэлхий дээр бидний харж байгаа шиг ийм тодорхой зорилгод чиглэсэн мөн аяндаа нөхөн мөрждөг ийм амьдралыг тайлбарлах цорын ганц хангалттай тайлбар нь хязгааргүй оюун санаа байна гэсэн тайлбар байна гэж хэлсэн байна. За 3 дугаарт нь fine tuning гэх ойлголт. Дэлхий янзын гоё хөглөгдсөн. Tuning гэдэг нь ер нь хөглөх гэсэн үг. Гитарын утсыг ингээд хөглөөд яг тодорхой цэг дээр тэр утас хамгийн зөв гоё дуурч байна гэж үздэг. Энийг хөг гэж хэлээд байгаа. За цагийг тааруулахыг бас хөглөх гэж ярьж болно. Тэр дэлхий өөрөө маш нарийн тааруулагдсан байдаг гинэ. Татах хүчний, за тэгээд тэр соронзон долгионууд, заавс энэ нар дэлхий хоорондын зай, сар улам дэлхий хоорондын зай гэх мэт энэ бүхэн маш нарийнаар зохион байгуулагдсан байдаг гэж үздэг юм байна. Үүнийг fine tuning гэж хэлдэг. Тэгэхээр дэлхийн зүгээр татах хүчээр аваад үзэхэд биш шүү дээ. Дэлхийн татах хүч өөрөө нэгийг харьцах нь 10-ын 40 зэргийн нэг цэг дээр байж ижил яг нэг цэг дээр байж ижил зүг болдог гэж байгаа. Энийг энгийнээр тайлбарлах юм бол одоо би цаг таарууллаа гэхэд цагийн зүй одоо 12 ширхэг цэгтэй. За тэр цэгийн одоо хооронд нь би яг нэг цэг дээр нь тааруулна гэж бодъё. Тэгэх юм бол энийг нэгийг харьцах нь 12 гэсэн одоо tuning таарна гэсэн үг. Нэгийг харьцах нь 12. 12-ны аль нэг дээр нь л би тавьчихна. Тэгэл болоо. Тэгэл хөвгөлчлөө. Зөв цэг дээр нь олчих юм бол хөвгөлчлөө гэсэн үг. Тэгвэл биш үү? Дэлхийн татах хүч нэгийг харьцах нь 10-ын 40 зэрэг буюу 10-ын ард 40 ширхэг тэгтэй яг тэр олон цэг дун дээр яг нэг цэг дээр нь тааруулаад орхисон гэсэн үг. Хэрвээ яг хажуу тийшээ ганцхан цэг өөрчлөгдөд 10-ын 40 зэргийн тэр бүр нарийн жижигхэн цэгүүд донд ганцхан цэг өөрчлөгдөд дэлхий дээр амьдрал бий болох боломжгүй байсан. Дэлхий бас ингээд оршин тогтнох боломжгүй байсан гэж үздэг юм байна. Үүнийг л юу гэдэг юм гэхээр fine tuning гэж хэлээд байгаа. Хүмүүс мэдээж тохиолдлоор ингээд сайхан тогтсон байлгүй дээ гэж бодож болно. Multiverse онлын дагуу бол тийм үү? Олон ертөнц байгаа энэ fine tuning-ийн таараагүй сүрсээ олон газрууд байгаа. Харин дэлхий яг таарсан байхгүй юу гэж хэлж магадгүй. Гэхдээ зарим хүмүүс Библийн дагуу юу гэж үздэг вэ гэхээр энэ бүхний цаана хөглөгч байна. Үүнийг тааруулсан нэг юм байна гэж үздэг. За жишээ нь ойд явж байгаад нэг байшин руу орлоо. Энэ Josh McDowell-ийн Эгэл бус мужаан буюу More Than a Carpenter гэдэг номноос авсан жишээ байгаа. За тэгэхээр ойд яваад орсон чинь нэг юм гоё байшин байна. Тэгээ тэр байшин дотор гал түлчиж ширээн дээр нь халуун кофе тавьдсан. За тэгээд тэнд юм зурагтаар сайхан Netflix гарцсан. Айгуу гоё нэг тийм орчин. Цэв цэвэрхэн тэгээ нэг гоё ярьсан буудантай, гоё ширээтэй, айгуу гоё үнэртэй, тэгээ нэг гоё мод үнэрсэн. Тэгээ тэнийг айл халуун кофегоо уугаал сууж болохоор тийм юм байла. Оронгуу тал гайхна шүү дээ. Хөөх хин ингэ тавьчваа гэж. Энэ яаж бий болов гэхгүй хин ингэ тавьчвал гэж хамгийн дөрөнд асууна гэсэн үг. Тэгэхээр ер нь бид нар бол зүгээр хүнийхээ оюун ухаанаар тэр тохиоллоор ийм болох боломжгүй гэдгийг бид нар мэднэ. Тэгэхээр энд юу гэж хэлээд юм гэхээр нэгийг харьцах нь 10-ын 40 зэргийн нэг цэг дээр нь очиж тааруулна гэдэг нь бас тохиолдлоор бий болгоход саяны тэр ингээд ой дотор байшин ингээд бий болцсон байхаас илүү хэцүү гэж хэлээд байна гэсэн үг. Тийм ч учраас дэлхийг fine tuning буюу яг тааруулж хөглсөн гэж ярьдаг юм байна. За дөрөвдүгээрх нь DNA буюу мэдээллийн сан гэдэг ойлголт байна. Тэгэхээр DNA гэдэг нь өөрөө өөртөө нэг мэдээлэл агуулсан тэр юуг хэлээд байгаа, сан хэлээд байгаа. ДНК гэж бид нар ярьдаг тийм үү? DNA дотор юу байна вэ гэх юм бол DNA дотор мэдээлэл буюу код байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр бид нар зүгээр програм дээр ажилладаг. За програмаар энийг ойлгох юм бол альва програм ажиллахын тулд тэнд код хэрэгтэй. Яг тэр кодоор дамжуулан тэр програмын үйлдэлүүдийг зохицуулдаг. Тэгээ програмчид бол яг нэг код бичдэг, код хуулдаг гэх мэт юм байна. За ямар ч байсан яг тэнд кодыг бий болгоно. За гэтэл хүний дотор ДНК гэж зүйл байна. ДНК гэж байна гэж мэдээгүй. Гэхдээ хүний дотор ямар нэг юм байна да. Аав нь ингээд юм жоох монгор амартай болонгууд хүүхэд нас ингэж монгор амартай төрөөдөх юм. Дуурайгаад байна да. Их нь хээр алга бол унган шир алга гэж Монголын одоо зүрх зөөгөн дээр гардаг шиг те. Нэг юм удамшлын нэг юм байна. Яг энэ удамшлын нэг юм ингээд нэг аваачаад за яг ийм шүү гэд нэг тэнд оруулах тийм нэг мэдээлэл байгаа дээ. Энэ нь яг юм уурган дотор агуулгаддаг мэдээллээр дамждаг болов гэсэн таамаг байсан. Гэхдээ 1944 онд
ДНК буюу удамшлын мэдээллийг тээдэг юм мэдээллийн сан байна гэж нээсэн. 1953 онд ДНК-гийн бүтэц нээгдсэн. Джеймс Ватсон болон Фрэнсис Крик гэж хоёр эрдэмтэн үүнийг нээсэн байна. Тэгэхээр тэр ДНК-гийн бүтэц нь юм давхар мушхаа буюу те бидний бичлэгнээс хардаг юм баахан шатлсан юмнууд ингээл яваад идэг. Тийм мэдээллийн бүтэцтэй юм байна. Тийм хэлбэр дүрстэй юм байна гэдгийг нээсэн байна. 1958-аас 1966 онд энэ дотор генетикийн код байна гэж нээсэн байна. ATCG гэсэн дөрвөн үсгэн код байна. Тэгэхээр энэ дөрвөн үсэг нь янз бүрээр нэгдэж мэдээлэл дамжуулдаг юм байна гэдгийг олж нээсэн гэсэн үг. Хүн өөрөө кодоор бий болдог. За компьютер кодоор бий болдог. Кодоор бий болсон гэдэг нь энэ өөрөө бий болоогүй. Тэр нэгэн кодыг зохиогч нэгэн байгаа бөгөөд тэгээд тэр компьютерийн програм үйлдвэрлэлийн системийг бүгдийг нь зохион байгуулсан гэж хэлсэн. Нэгэн цагт Билл Гейтс бас компьютерийн код бол хүний ДНХ-тэй бас адилхан юм а гэж хэлжсэн тохиолдол байдаг. Яг л үүнтэй адилхан гэсэн үг. Кодоор зохиосон. Гэтэл амьдрал өөрөө кодоор бичигдсэн байна гэдгийг ДНХ-гийн мэдээллийн сангаар дамжуулаад эрдэмтэд нээсэн гэж үздэг. Тэгэхээр энэ бол бурхан бүтээсэн энэ бүхний цаана бүтээгч байхгүй бол ийм систем үүсэх ямар ч боломжгүй гэж үздэг юм байна. За 5 дугаарт нь хүний ёс суртахуун мораль гэж ойлголт. Бид нар бүгдээрээ юу нь буруу, юу нь сайн бэ гэдэг талаар, зөв бэ гэдэг талаар нийтлэг ойлголттой байдаг. Жишээ нь саяхан аимшигтай нэг хэрэг гарлаа. Жирэмсэн эмэгтэй хүнээс хэрэг гарсан. Тэрийг бид нар нийгмээрээ буруу гэж мэдж байгаа. Энэ бол аимшигтай гэж мэдж байгаа. Тэгээд хэрэгтнийг бид нар бас жигшж जैन зарим нь. За тэгээд энийг хэрхэн байхгүй болгох уу? Энэ одоо ийм нөхцөлийг хэрхэн бүрдүүлэхгүй байх уу? Яаж бид нар үр хөвгтөө хамгаалах уу гэдэг талаар яригдж эхэлж байна. За энэ бол бидний ёс суртахууны код. Үүнийг заавал хуулиар ингээд энэ буруу шүү, энэ хуулийн үүднээс ийм буруу байгаа байхгүй юу гэж хэнийг ойлгуулах шаардлага байхгүй. Үүнийг сонсоод ямар амир юм бэ, ямар буруу юм бэ гэж хэлнэ гэсэн үг. Тэгэхээр бид нарт ийм нийтлэг ёс суртахууны код байдаг. Тэр байтугай бүр хүний ертөнцийн хуулийг мэдэхгүй жаахан хүүхэд хүртэл аливаа зүйл энэ нь буруу юм байна, энэ нь харин зөв юм байна гэдгийг ойлгож чаддаг. Бүр жаахан хүүхэд хүртэл. Тэгээ сайн зүйл дээр баярлдаг, буруу юм хийгээд эхлэх үедээ ингээд жоохон сонирн болдог. Энэ өөрөө ёс суртахууны кодтэй төрж байна гэж хэлдэг. Энэ ёс суртахууны одоо хэмжүүртэй төрж байна гэж. Тэгвэл энэ ёс суртахууны хэмжүүр хаанаас гарч ирсэн бэ? Энийг хэн бидэнд өгсөн бэ? Яагаад бид нар тийм ёс суртахууны хэмжүүргүй байж болоогүй юм бол? Өнөөдөр яагаад сайн биш, муу биш болоод хүн юу ч хийсэн хамаагүй зүгээр л амьдрал үйл болоо гэж үзэх дэм үзэл байхгүй байгаа юм бол. Эсвэл зүгээр л бид нар ямар ч зүйлийг муу зүйлийг хүртэл энэ нэстэ айгүй гоё гэж хуульчлахгүй байгаа юм бол. Ягаад бид нар нийтлэг сайн руу тэмүүлээд мууг жигшээд те энэ нийгэм дунд амьдарсаар байгаа юм бол. Ягаад гэвэл бид нар ёс суртахууны кодтай, бид нар ёс суртахууны хэмжүүртэй. Энийг харин хэн өгсөн бэ? Библийн дагуу энийг бурхан өгсөн гэж үздэг. Яг энэ ёс суртахууныг тогтоогч нэгэн байна. Тэгээд тэр хүмүүст яг үүнийг өгсөн юм байна гэдгийг Библи хэлдэг гэсэн үг. 6 дугаарт нь ертөнц ойлгогдох чадвартай гинэ. Хамгийн сүүлд. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол ертөнцийг судалж болдог. Судлаад тэнд нээж болдог. Хариулт олж болдог гэсэн үг. Математикийн ухаанаар ингээд тоо бодоод энийг ингээд зохицуулаад те энэний одоо онолыг олохын тулд ингээд математикаар бодоод олж болдог гэсэн үг. Физикээр тооцоолоод бас олж болдог. Шинжлэх ухаанаар таньж болдог. Энэ ойлгогдох чадвартай байна гэдэг нь альва зүйл өөрөө агуу зүйл буюу учир утга логиктой гэдгийг баталгаа болд юм байна. Нэгэсэндээ би зүгээр юм ямар ч юм хүн биш байсан бол яг жишээ нь би имлэгт очиод үзүүллээ. Эмч бол ингээд яг гоё намайг судлаад те миний өвчнийг тодорхойлох гээд намайг MRI-аар хараад чиний нуруу юм байна, энд нэг юм байна. Энэ системээс гацсан учраас өвчлөл үүсгээд байгаа. Энийг би одоо эмчилнэ гэж хэлж болно шүү дээ. Энэ би судлагдаж чадчихна гэсэн үг. Гэтэл би судлагдахгүй байвал яг очисон чи миний дотор зүгээр ямар ч тийм юм байхгүй те. Яс мас нь ерөөсөө хүнийх шиг биш. Ийм ч ойлгохгүй ямар ч тийм утга учиргүй зүгээр л юм мах байвал яах вэ? Тэгсээр нэг ингээ яриа яваад байна. Тэгэх юм бол энэ ямар ч тийм ойлгохгүй, утгагүй судлах боломжгүй болно гэсэн үг. Нэгэсэндээ утгагүй зүйлийг судлах боломжгүй. Бид нар ярьдэн шүү дээ бодын шир дөрөв гэж. Бодоодох юм байхгүй, судлаадах юм байхгүй, утгагүй юмыг яах юм бэ гэж. Жишээ нь та зүгээр газар ямар ч хамаагүй 5 тоо утгагүй тоо бич эндээс хариултыг бол. Тэгэх юм бол яг би эндээс зөв тогтлыг олох юм уу эсвэл хооронд нь үржүүлэх юм уу нэмэх юм уу мэдэхгүй. Яг л үнтэй адилхан. ертөнцөөрөө судлагдж болдог, судлаад таньж мэдэх дэндүү гайхалтай орчин бидэнд байгаа. Би юу гэх гээд энэ гэх юм бол та өөрөө судлагдах боломжтой гайхамшигтай хүн, гайхамшигтай нэгэн. ертөнц өөрөө тэр чигтэй гайхамшиг. Таны амьдарж байгаа орчин, байгаль дэлхий тэр чигтэй гайхамшиг. Энэ болгоныг судлах нээх боломжтой байдаг. Энэ бүхэн утга учир, логик, дараалалтай эхлэл болоод төгсгөлтэй. Тийм учраас хүмүүс юу гэж үздэг вэ гэхээр ертөнцийн энэ ойлгогдох чадвар бол энэ бүхний ард үүнийг анхлан бичиж төлөвлөж бий болгосон оюун санаа бүтээгч байна гэж үздэг юм байна. Саяхан бас Элон Маск хэлсэн байлаа шүү дээ. Элон Маск өөрөө атеист хүн байсан. Гэхдээ
Би бол энэ ертөнцийн бүтээгч байна гэж итгэж байгаа. Тэр бүтээгч нь магадгүй бурхан баха гэж хэлсэн байна. Тэгээ мэдээж Илон Маск би бол Христ итгэж хүн, би бол ийм тийм гэж юм яриаггүй. Гэхдээ шинжлэх ухааны хүнийхээ хувьд тэр хэлэхдээ энэ ертөнцийн цаана бүтээгч байгаа баха. Магадгүй тэр бүтээгч нь бурхан бах гэж хэлсэн байна. Тэр ер нь бол таны амьдралын энэ бүх гайхамшигтай зүйл та бидний одоо энэ гайхамшигтай чанартай та ингээ сайхан жаргах нарны туяаг хараад сууж явахдаа сэтгэл чинь гоё догтлоод, эм ороод, хайрын тухай бодож байгаа, эсвэл хагцлын тухай бодоод гонхирах ч юм уу, энэ болгон таны дотор бас нэг ертөнц байгаа, таны гадна бас нэг ертөнц байгаа. Энэ бүх гайхамшиг дунд эдгэрийг хэн бүтээсэн бэ гэж та ер нь асууж ирсэн үү? Эсвэл санаандгүй, санамсаргүйгээр таны дотор энэ бүхэн бий болсон юм болов уу? Библи бол мэдээж бүтээгч байгаа гэж хэлдэг. Гэхдээ хариултыг нь та өөрөө бодоорой. Grace Media байлаа.